Өнөөдрийн мэндийг хүргэе. Бүгдээрээ хамтдаа өнөөдөр Матай номын 12 дугаар бүлгийн 38-аас 41 дэх ишлэгийг уншия. Матай номын 12 дугаар бүлгийн 38-аас 41 дэх ишлэл. За та бүгдийн өмнө слайдн дээр байгаа. За би чангаар уншия. Тэгээ та бүхэн нүдэрээ гүйлгээд бас дотроо надтай хамт уншаарай. Тэгтэл хуулийн багш нар ба фарисеучуудын зарим нь түүнд "Багшаа, бид танаас тэмдэг үзхийг хүсэж байна" гэсэнд тэр харин тэдэнд "Ёрын муу завхаа үеийнхэн тэмдэг ирж хайдаг. Гэвч иш үзүүлэгч Йонагийн тэмдгээс өөр тэмдэг тэдэнд өгөгдөггүй. Йона авраг загсны гидсэнд 3 өдөр 3 шөнө байсанчлан хүний хүү газрын зүрхэнд 3 өдөр 3 шөнө байх болно. Шүүлт дээр Нинвегийн хүмүүс энэ үеийнхэнтэй хамт босож тэднийг яллах болно. Учир нь тэд Йонагийн тунхаглалд гимшсэн юм. Үзэгтэн энд Йонагаас агуу нэгэн байна. Аамен. Би өнөөдөр эзний үгийг та бүхэнд Йонагийн тэмдэг гэдэг сэдвээр хуваалцъя. Йонагийн тэмдэг. За тэмдэг гэдэг бол аливаа ямиг утга учирыг илэрхийлж яадаг. Одоо юмны тэмдэг байдаг тийм үү? За би өнөөдөр ингээ ингэр дээрээ бас Монголынхаа тэмдгийг зүгээд гараад ирсэн. За миний энэ ингэр дээр байгаа тэмдгийг маань харах юм бол хин ч гэсэн намайг монгол хүн байна гэж шууд мэднэ. Тэгвэл бурхан бас өөрийнхөө хүмүүст бас тэмдэг үзүүлдэг. За Есүс маш олон тэмдгийг үзүүлж байсан. Есүс маш олон тэмдгүүдийг үзүүлдэг байсан. Есүсийн хийж исэн ажил бүр бурханы тэмдгүүд байсан. За жишээ нь юу байваа? Өвчтөн хүмүүсийг эдгэж ялаа. Муу сүнсэнд эзлэгдсэн хүмүүсийг чөлөөлж ялаа. За ганцхан өвчин зовлонтой хүмүүсийг эдгэж муу сүнсийг зайлуулаад зогсохгүй бүр хүний санаанд багтамгүй олон гайхамшигт ажлуудыг хийж исэн. Жишээлбэл усан дээгүүр алхаж, 5 талах 2 загсаар хүмүүсийг хооллож гих мэтчлэн тийм ээ. За усыг дарс болгох гэдэг юм уу. Маш олон гайхамшигуудыг үлдэжсэн. Энэ бүхэн нэг юмны тэмдэг байсан. Тэрний юу вэ гэвэл Есүс бол Бурханаас илгээгдсэн жинхэнэ аврагч юм шүү гэдгийг харуулж исэн тэмдэг байсан. За ингээд Есүс маш олон тэмдгүүдийг үйлцээр атал хүмүүс түүнээс тэмдэг үргэлжлүүлэн шаардсаар л байсан. За тэр тэмдэг үргэлжлүүлэн шаардж байгаа өнөөдөр бас нэг хэсгийг хамтдаа бүгдээрээ Матай 12 дугаар бүлэг дээрээс уншлаа шүү дээ. 12 дугаар бүлгийн 38 дугаар ишлэл дээр хамгийн эхний ишлэл дээр хэлж байна те. Тэгвэл хуулийн багш нар ба фарисеучуудын зарим нь түүнд "Багшаа, бид танаас тэмдэг үзхийг хүсэж байна" гэж. Өөрөөр хэлбэл эн чинь та өөрийгөө нотлох гэсэн л үг байхгүй юу? Өөрийгөө нотлох үс тэмдэг бидэрт үзүүлээч. Та үнэхээр Бурханы илгээсэн аврагч юм бол, үнэхээр Бурханы Месиах юм бол, үнэхээр Бурханы илгээсэн Христ юм бол, Христ гэдэг чинь грек үг тийм ээ. Эн чинь Бурханы илгээсэн аврагч гэсэн үг. Месиах гэдэг нь еврей үг тийм үү? Энэ бас яг адилхан Бурханы илгээсэн аврагч гэсэн утгатай үг. Үнэхээр та Месиах юм бол, үнэхээр та Христ юм бол, үнэхээр та Бурханы илгээсэн аврагч, бид танд итгэх ёстой. Та тийм аврагч мөн л юм бол тэмдэг үзүүлээд гэж. Есүс хангалттай тэмдгүүдийг тэр үед хийж исэн. Эдгээр өөрсдөө тэр тэмдгүүдийн заримыг харж исэн, заримыг ам дамжуулаад сонсч исэн, маш олон тэмдгүүдийг Есүс хийж исэн. За тэгэл тэмдэг хүснийхэн зоргоор ингээл Есүс дандаа тэдэрт ингээл тэмдэг үзүүлээлээсэн үү? Үгүй. Ер нь хүний нэг тэмдэг үзэх хүсэл нь хандгүй л дээ. Зарим хүмүүс ингээл Есүсийн тухай сайн мэдээ сонсоод анх цуглаанд ирээл тэгэл залбируулаад тэгээ залбируулж байхдаа тэгж хэлдэг хүмүүс байдгийн. За миний нэг тим юмыг бүтээгээд өгчих. Тэгвэл би яг итгэлээ. Энэ цуглаанд чи явлаа. Тэгээ тэр нь бүтцэн л байдаг л байхгүй юу дараа нь. Тэгээ явдгүй л байхгүй юу бас. Тэгээ тэр тэмдэг үзээд тэгээд ирэхгүй яасан бэ? Уу яг би тэмдгүүдийг үгүйсгэж байгаа юм биш. Есүс бол тэмдгүүдийг хангалттай үйлдэжсэн. Тийм ээ? Тэр тэмдгийг чи үзээл гэдэг юм л та. Тэгвэл яг өөрийн чинь танил гэдэг юм л та. Гэтэл Есүс бол хангалттай олон тэмдгүүд үзүүлж исэн. Өнөөдөр ч гэсэн яг энэ цаг үед эзэн Есүс Христ өөрийнхөө хүмүүсийн залбирлаар дамжуулан, өөрийнхөө хүмүүсийн тавьж байгаа гараар дамжуулан, өөрийнхөө хүмүүст өгсөн тэр бэлэг авяасуудаараа дамжуулан, өөрийнхөө сүм дотор, чуулган дотор Христ итгэгчдийн амьдралд маш олон тэмдгүүдийг үзүүлсээр л байдаг. Өвөрхангай аймгийн Батүлжээ суманд манай Монгол дахь чуулганы маань салбар чуулган байдаг. Баталцын Христийн чуулган гэдэг. Чуулганы маань ахлагч гам бүргэд гэдэг ах байдаг. Гам бүргэд ах маань цагтаа Канадад олон жил бас ажиллаж амьдарч ирсэн. Тэгээ Канадад байхад нь монголчуудын төлөө тентгийн бас л нэг солонгос пасторл явдаг байж л дээ хөөрхий. Нөгөө хэд найрх уугаал зодтолтол. Тэгээ гам бүргэд ах нэг удаа арх уугаад нэг монгол найзтайгаа зодтолтоо нөгөөгөө цохио хийсэн чинь нөгөөх нь юм боржуурн дээр авчиад яг энэ
тас артлаараа энэ яг энэ арын хүзүүний энэ хэсгээрээ ингээд саваад унтсан. Тэгээд доошо мэдэг болцсон гэж байгаа байхгүй. Өдөр чи хүн алах нь байна те. За алдгүй маа гэхэд эн чинь хүний хувь заяаг ерөөсө тэр чигээр нь одоо бүр баахгүй болох нь шүү дээ. Тэгээд байж хат нөгөө солонгос пастор ирээл залбирч өгжлээсэн, дараа нь эдгэрэл босоо явчихл байсан. Тэгж яхад пастраа миний ухаан санаа ер нь хаана явсан? Би тэгэл тэр үед Христэд итгэхгүй л байсан юм да гэж хэлж ирсэн. Миний нүдэн дээр тэр гайхамшиг болж ирсэн шүү дээ. Тэр пастор ирээл биднэрт сайн мэдээ тарааж өгөөл, биднийг дагуулаад, хооллож, унтлаад, хувцлаад, ажил төрөл олж өгөөл ингээл хийсэн. Тэгээд бүр ингээд тэр найзгаа би бүр цохиж унгаагаад тэр найз минь бүр ингээд энэ доошогоо дөрвөн мөч нь хөдлөхгүй хөвтөж яхад л тэр пастор ирээл залбирч өгөөл 2-3 хоногийн дараа тэр найз минь мэдээ ороод биений идэгрэл босоод явчихлээсэн юм да. Тэгэхэд л би сонин шүү итгэхгүй лээсэн гэж хэлж байгаа юм. Тэгэхээр яг хүн ер нь нэг юм байдаг юм дүжрэмэл. Өөрөөр хэлбэл энэ нэг харах нүд нь халахлагдсан байдаг. Сонсох чих нь битүү байдаг. Үзээд байгаа, сонсоод байгаа. Мэдрэмж байхгүй, ойлголт байхгүй. Бурхан тэр хүний зүрхэнд яг ажиллаа хийхэд тэр хүн ингээд жижиг юмар дамжуулаад ингээд эзнийг таньж мэдж байгаа тохиолдлууд зөндөө байдаг. Тэгэхээр энэ үеийнхэн яг ийм байсан. Есүсээс тэмдэг шаардчихсан үеийнхэн яг ийм байсан. Тэнгүүт нь Есүс энэ асуултанд нь юу гэж хариулсан бэ? Харжээ гэж ханцуугаа шамалж орж ирээл те. Хаста үзүүлээд өгье та нар харвуу гэж Есүс ингэсэн үү? Үгүй. Есүс хариуд нь юу гэсэн бэ? Ёрын муу завхай үеийнхэн тэмдэг ирж хайд юм а гэж хариулж байгаа. Тэмдэг нэхэлээдэг. Тийм л Бурхны хайр байгаа юм бол та нарт айл те. Тийм л танаа Есүс чинь тэгээд хэлсэн бол тэгэтх, ингэтх гэж өөртөө үйлчлүүлээд байдаг. Сэтгэл зүрхэн Бурхан руу ирдэггүй, нүглээ гимшдэггүй. Ийм хатуу үеийнхэн ийм байдаг юм а гэж хэлж байгаа. Бурхны хайрыг амсаалгаа ингээл байгаа. Тэгээ бүргэ ах маань гам бүргэд ах маань би гам бүргэд ахын түүхийг ярьж байна л да. Бүргэд гэдэг нэг нэртэй хүний түүх би яриад штэ. Би удахгүй тагтаа гэдэг нэртэй хүний түүх бас та нарт ярин заяа. Өнөөдөр би хоёр шувууны нэртэй хоёр хүний түүх би өнөөдөр ярьж байна та нарт. Та нар яагаад намайг тагтаа гэж байгаа юм гэхээр удахгүй мэдэх болно. Ингээ бүргэ ах маань гам бүргэд ах маань богино нэрийн бүргэ гэдэг. Тэгээ бүргэ ах маань Монголд ирээд тэгээ нэг хэдэн жил болоо хийж чинь нөгөө араас нөгөө солонгос пастор чинь Монгол руу бидэрж ирж байгаа штэ. Тийм Бурхны хайраар дүүрэн. Хаавсын Канадаас Монголд ирээд тэр 2-3 хүн өөртөө холбоотой байсан тэр Монгол хүмүүстэйгээ холбоо тогтоож уулзаж тэднийгээ сүм чуулганд зоочилж өгөхийн тулд Монголд хаавсын Канадаас очоод нөгөө хүмүүстэйгээ ирж уулзаад хоолнд оруулаад гэр орноор нь зочлоод уулзаад залбирж өгөөд тэгээ нутгийн чуулгантай холбож өгч байгаа. Тэр нь манай чуулган байж таарсан. Энэ үеийг хүртэл гам бүргэд ахыг таньдаггүй байсан. Тэгээ манай чуулгантай холбож өгөөд ингээ манай Лувсан гомб гэдэг одоо юуны цуглааны пастор Библийн сургуулийн захирал Луята маань гам бүргэд ахыг танилцуулж өгөөд ингээ Луя маань тэр үед манай цуглааны нэг ахлагчдын маань нэг байсан учраас манай багийн одоо миний хамтран зүтгэж байсан учраас Луя маань ингээ сүм дээрээ дагуулж ирээд тэгээ нэг юм баваас сахалтай баваас үстэй ахал ирж ирсэн. Хөстөн дааварлсан нэг тостаасан монгол хүн гэдэг шиг л ингээ тостаадаас нэг бажигалцсан бор ахал анх ирж ирсэн. Тэгэл ирээл намлал дээр ингээл энийгээ л суугаад байдаг байсан. Тэгэл итгэж болсон. Тэгээ дараа нь 2-3 жилийн дараа нь өөрийнхөө төрсөн нутаг Баталцын руугаа яваад тэнд Баталцын чуулганыг байгуулад одоо Баталцын чуулганы ахлагчаар үйлчилж байна. Гайхалтай. Тэгээ гам бүргэд ах маань надад ярьж байгаа байхгүй. Би Монголд ирээл анх танаа цуглаанд яваад пастраа би яг Есүст итгэсэн штэ гэж. Гэхдээ тэгээ тэнд гайхамшиг болоогүй л байхгүй юу? Тэнд тийм Канадад болж исэн шиг тийм мундаг гайхамшиг ерөөсө тэр үед манай цуглаанд болоогүй. Тэгээ та тийм мундаг гайхамшиг харж исэн мөртлөө тэр үед та Христэд итгэж болоогүй. Тэгээ та яагаад Монголд ирснийхаа дараа итгэж болсон гэсэн чинь хүрээл ирэхэд бид нар бүргэ хаа гэл нэг сайхан тэрэл нэг сайхан инээгээл бид нар бүгдээрээ ингээд гоё ухтаж авсан юм байна л да. Дандаа залуучдын цуглаан байсан. Би ч өөрөө 24-5 та залуу, 25-6 та залуу. Цуглааныхын итгэгчтэн дандаа 20-21 та залуучууд. Өсвөрийн цуглаан юм аа хайшин тий бараг залуучдын цуглаан. Тэгэхэд л бид бүргэ ахыг их л сайхан ухтаж авсан юм байна. Тэрийг хараад сэтгэл нь нээгдэл тэгэл би Есүс Христэд итгэсэн штэ. Хүн итгэхээ хүрвэл өнгөрөө жижигхэн зүйлээр дамжуулаад хүн маш амархан итгэдэг юм байлээ. Би тийм гайхамшиг харж исэн мөртлөө би бас л хатуу зүрхтэй нэгэн байж үлээ гэж хэлж исэн. Есүсийн үеийн энэ юудын багш нар, хуулийн багш нар, энэ фарисеучуд маш хатуу зүрхтэй юм хүмүүс байсан. Тэд нар Библийг маш сайн мэддэг хүмүүс байсан. Тэд нар бүр тухайн үедээ бол одоогийнхоор бол тийм ээ
теологийн доктор, профессорууд, эрдэмтэд, багш нар байсан, сколорууд байсан тэд нар бол. Тэгсэн мөртлөө Есүсийн хийгээд байгаа ажлыг харахтаа итгэдэггүй. Тэгэл таралт толгон дээр нэг тэмдэг хийчих. Одоо нэг тэмдэг хийгээд ихтэй гал те. Тэгэл ингээд хараад итгээд байгаа мөхлөр итгэхгүй зүгээр ингээд баясаад яваад байгаа байхгүй. Мэдээж Есүс өөрөө хэрсүү хүн учраас, Есүс өөрөө Бурхны хүү учраас тиймэрхүү арга зайланд автахгүй ойлгомжтой. Тэм ч учраас Есүс тэдэнд маш гайхалтай хариу барьж байгаа. За ямар хариу барьсан бэ гэхээр гэвч иш үзүүлэгч Йонагийн тэмдгээс өөр тэмдэг тэдэнд өгөгдөхгүй. Йона авраг загсны гидсэнд 3 өдөр 3 шөнө байсанчлан хүний хүү газрын зүрхэнд 3 өдөр 3 шөнө байх болно. Шүүлт дээр Ниневегийн хүмүүс энэ үеийнхэнтэй хамт босож тэднийг яллах болно. Учир нь тэд Йонагийн тунхаглалд гимссэн юм. Үзэгтэн энд Йонагаас агуу нэгэн байна гэж хэлсэн. За Есүс эдгэрт ингэж хариулсан. Би та нарын хүсэж байгаа тэмдгийг чинь үзүүлнэ. Гэхдээ би та нарын бодоогүй тэмдгийг үзүүлнэ. Тэр нь юу юм? Би иш үзүүлэгч Йонагийн тэмдгийг та нарт үзүүлнэ. Тэр загсны гидсэнд 3 шөнө 3 өдөр босон бол хүний хүү харж агараа. Газрын зүрхэнд 3 шөнө 3 өдөр байх болно гэдгээ Есүс хэлсэн. Үүгээрээ Есүс загалмайд цодлогт насараад 3 хоногийн дотор дахин амьлна. Болшинд оршуулгадаад 3 хоногийн дотор дахин амьлна гэдгээ газрын зүрхэнд 3 шөнө 3 өдөр байх болно гэж хэлж байгаа. Үүнийг Есүс юу гэж хэлж байгаа гэхээр Йонагийн тэмдэг гэж хэлж байгаа. Йонагийн тэмдэг байх болно. Би та нарт Йонагийн тэмдгийг үзүүлнэ гэж хэлж байгаа. Тэр нь юу вэ гэсэн чинь Израильчуудын бүгдээрнгийнх нь мэддэг түүх. Эрт дээр үед манай эртний өмнөх 8 дугаар зууны тэртээ Йона гэдэг нэгэн иш үзүүлэгч байсан. Түүний нэрийг орчуулах юм бол Тагтагс утгатай. За түрүүн би бүргэдийн түүх ярьсан. Одоо би Тагтааны түүх та нарт ярьж байгаа. Йона гэдэг энэ нэрийн утга бол Тагтагс утгатай нэр. Тэгээ иш үзүүлэгч Йона бол Бурхны иш үзүүлэгч нэгэн байсан. Тэгээ энэ хүнийг Бурхан Ассирийн нийслэл Ниневе гэдэг алдартай том хот руу илгээж байгаа. Йона тэр хотод очиод Ассирчуудад та нар нүглээ гимшицгээ гэж номлосон. За тэр түүхэн цаг үеийн Израиль Ассир хоёр бол ерөөсө байнгын хоорондоо дайтдаг ийм хоёр улс байлаа. Ассир бол хойд зүгт байдаг. Израиль бол Ассирийн өмнө зүгт нь байдаг байсан. Тэгэд хойд зүгээс Ассирийн айрам Израиль руу одоо байнга довтолдог. За заримдаа ялагдана, заримдаа ялна. Ингээд хоёр биенийгээ ингээд ялж ялагдаад ингээд бүр мөсөн бие бинийгээ ингээд бүр ингээд нэг газрын өснөөс арчиж чадахгүй. Гадаг Мин улс, Умард Юан улс хоёр буюу манай Монголын Умард Юан улс, Мин улс хоёр ингээд хоёр биенийгээ газрын хөрснөөс арчих гал байлдаа. Тэгэл хизээч одоо энэ үнц цугсаагаар нь алга болгож чадаагүй л байхгүй юу. Яг л гэдэг ялж ялагдах одоо эргэж батсан дайнууд бол зөндөөл болж исэн. Яг л үүнтэй адилхан түүхэнд бол ерөөсөө ингээд хоёр үндэстэн бол одоо бие биенийхээ улсыг бүр мөсөн мөхөөж чадахгүй гэхдээ л ингээд хоорондоо байлдаад ингээд идэг гэсэн. Тийм учраас Израильчуудын хувьд яг энэ Йона иш үзүүлэгчийн амьдарч исэн цаг үед бол Израильчуудын хувьд Ниневечүүд бол өст дайснууд нь байсан. Хамгийн дургүй хүмүүс нь байсан. Тэгэхээр хамгийн дургүй хүмүүс рүү бүр дайсных нь улс руу, дайсных нь нийслэл хот руу одоо Бурхан Йонаг явж нүглийг гимшицгээ гэж чи номл гэж хэлж байгаа байхгүй. Та таныг хамгийн дургүй хүндээ очиод Есүсийн тухай яриад өгвөл та очиж ярьж өгч чадах уу? Амьдралд чинь таныг маш их гомдоосон тэр хүн дээр очиод Есүсийн тухай ярьж өгөөд тэр хүнийг Бурхны хайраар хайрлаад тэр хүнд Бурхны хайр ямар байдгийг чи очиод үзүүлээ гэж хэлвэл та явах уу? Йонад Бурхан ийм үгийг хэлсэн. Тэгсэн чи Йона яваагүй. Йона их тийм зөрүүд иш үзүүлэгч байсан. Энэ зөрүүд тагтаахан байсан л та ер нь бол. Тийм учраас би энэ Йонагийн түүхийг бол ер нь зөрүүд тагтаан дуйл гэж нэрлэмээр өгдөө ер нь. За хаалтан дотор өнөөдрийн номлол бол зөрүүд тагтаан дуйл гэдэг сэдвээр бас явж байгаа шүү. Тэгээ Йона үгүй гэсэн. За үгүй гэдгээ яаж хэлсэн гэхээр Бурхны өөдөөс үгүй гэж бол хэлээгүй л дээ. Зүгээр л Бурханаас зүхтаас. Нөгөө юунаас эсрэг зүхтэй. Нөгөө Ниневе хотоос Ассир улсаас бүр эсрэг зүх зүхтаасан. Газрын зураг байгаа да та харуул да. Энэ газрын зургийг харж байна уу? Энэ Йопа гэдэг бол Йонагийн усан хоцонд суусан Израилийн одоо Бомт хот байхгүй юу? Тэр хойгон талд нь Ниневе гэд харагдаж байна да. Энэ бол ерөөсөө Израильтай хил залгаа яг хойд талд нь байдаг Ассирийн эзэнт улсын нийслэл Ниневе хот байхгүй юу? Тэр хойгон талд нь байж байна. Тэгээ уул нь бол одоо ингээд шууд хоошоогоо хуурай газраар яваад очихоор л газар л да. Гэтэл Йона яасан гэхээр усан хоцонд суугаад тэр шар сумаар зутаасан байгаа.
хаашаа одоогийн Испани улсын зүг рүү. Тухайн үедээ Таршиш гэдэг нэртэй байсан. Таршиш руу Йона бурхнаас зүхтааж яана л та. Бурхнаас зүхтаж болох уу? Гэхдээ яг ингээд сүм дотор сууж идэг бурхнаас бол сүмээс нь гараа явуучвал одоо тэр бурхан хөөе хайчвчий гэдээ араас ингээд нүднээс нь талдаараа явуучвал одоо тэр бурханы зооноос гараа явчихаар тэр бурхан бол одоо намайг барьж чадахгүй байх л да. Гэхдээ өнөөдөр бидний итгэдэг бурханы оршихуус хүн ер нь хаа холдож чадах вэ? Яг гэвэл энэ дэлхий бол бурханы хөлийн гишгүүр гэж байгаа шүү дээ, тэ. Зүгээр хөлийн гишгүүр байхгүй юу? Тэр хөлийн гишгүүрэн дээр нэг шоргоолц надаас зүхтааж яана л да. Энэ болонгоос нөгөө А болонгоос нөгөө Б болно лөө, тэ. Би бол тэр хөлийн гишгүүр дээрээ зогсоод дээрээс нь харж яана л да. Тэ. Тэгэхээр надаас зүхтаад байна л да нэг шоргоолц тэнд. Тэ. Тэгээ яаж харагдах вэ? Тэгээ зүгээр ингэж төсөөл би зүгээр танад ийм төсөөлөл өгөх маягаар ингэж ярьж штэ. Тэгээ Нью-Йорк хүртэл зүхтаа бол одоо бурхнаас холдож чадах уу? Эсвэл Монгол руу буцаа явчихвал одоо бурхны Wi-Fi Монголд одоо барихаа болчих уу? Юу нэ Монгол явцсан гэлөө даанч тийм баха залбирлан нэгэд сонсогдохоо болчихсон маа гэж бурхан ингэж ярих болов. Нью-Йорк төвтэй бурхан юм болов. Тэ? Тэгээ Монгол явцсан чинь зооноос нь гараа явцсан нөгөө Wi-Fi сүлжээний бүснээс нь гараа явцсан. Бурхан залбирлын сонсож чадхаа болчихсон. Ийм бурхан уу? Үгүй шүү дээ. Энэ хорвоо ертөнц гэдэг чинь бурхны зүгээр хөлийн гишгүүр, тэнгэр гэдэг чинь түүний синти гэж хэлээд байгаа шүү дээ. Тэнгэр гэдэг бол тэр түүний синти, газар дэлхий гэдэг бол түүний хөлийн гишгүүр юм аа гэж. Тэгэхээр энэ ойлголт Йонад алгал байж л дээ тухайн үедээ. Өнөөдөр бол бид нар одоо энэ ойлголт бол өнөөдөр биднэрт байна. Харин Йонад бол тухайн үед алга бурхнаас зүхтчих болно л гэж бодсон. Бурхнаас бултаж болно л гэж бодсон. Тэгээ бултсан. Эсрэг зүгт та нарын харж байгаа энэ шар сум заацсан маршрутаар усан онгоцон цугаад Йона бурхны оршихугаас зүхтаасан. Гэтэл юу болов? Далайн шуурга боллоо. Нөгөө усан онгоц чинь живхтэрээ тулсан. Хамаг нөгөө юмаа хөндрүүлэгч авч хаяад нэмэр олоогүй. Нөгөө усан онгоц чинь бүр живхтэрээ тулсан. Тэр усан онгоцон дээр үндэстний хүмүүс явж исэн. Яг тэгвэл тухайн үед чинь энэ одоо далайн тээвэр сайн хөгжиг байсан үе. Нэг усан онгоц ингээд төрн 9 шидийн 8-ачд бөөндөө сууж аваад тэгэл зам нийлэх газар руугаа бөөндөө явдаг байсан тийм үе штэ. Энэгээр явах га дараагийнхаар нь явъя гэвэл хэдэн сар хүлээн. Тэгэхээр Йона бол 9 шидийн үндэстний хүмүүстэй нэг усан онгоцонд ороод явсан. Тэгсэн чинь далайн шуурга болсон. Тэнд байсан бүх үндэстний хүмүүс өөрсдийн бурхтаа дуутчих. Тэр далайн шуурган донд. Өөрсдийнхөө бурхтыг дуутсан. Тэгээд тэр усан онгоцны ахмад капитан доошоо нөгөө нэг ингээд усан онгоцны бүр тэр ёроолын өрөө рүү одоо нөгөө зойр байдаг өрөө рүү яваад орсон чинь тэнд нэг нөхрөө сайхан хургирцсан унт чинь манай Йона юм 50 амгал сүх талаат л үхэр амар гихчээр зөрөөд дээр нь одоо нэг юм айдгуу усан онгоцон живх гэж хахад хүн болгон айгаад хахад ганцаараа айхгүй тэгээд доржигт л хурхираад унтчихдаг. Тэгээ нөгөө капитан ч нөгөө Йонаг сэгсрээд сэрэж байгаа юм. Бүгд үхэх гэж чинь бүгд бурхнаа дуудаж чинь. Чи хин гээч вэ? Хаанаас ирсэн хүн бэ? Хаашаа яваан бэ? Чи бурхнаа дууддаг юм уу гэж асуусан. За би нөгөө босон үйл явдлыг та нар шууд ярьчлаа штэ. Йона номоос энийг ингээ унших юм бол бүгд байгаа. Та нар Йона номыг гэртээ хараад энэ 7 хоногт уншиж үзээрэй. Айгүй хуучин гэрээний сонирхолтой түүх, сонирхолтой гой номнуудын нэг шүү. Богинохон 4 бүлэгтэй ном байгаа. Тэгсэн чи Йона босч ирээд наад далайн шуургач надаас болж байгаа юм аа гэж. Яагараа чамаас болдоо яад ийдэн гэсэн шиг. Би одоо бурхнаасаа бултаж болно гэж одоо явж байгаа чи бултаж чадахгүй юм байна уу? Ер нь болол. Тэгээ одоо надаас болоод одоо бурхан энэ далайн шуургыг илгээсэн. Ер нь бол надаас болоод одоо энэ гай гамшиг болж байгаа маа гэж. Тэгвэл одоо яах ёстой юм бэ? Чи наад бурхантайгаа уулзраа ололтоо чи. Нөгөө хүмүүс чи Йонагаас гуйж яана л да. Одоо чи наа бурханаа таймшруулал л та. Тэ? Нөгөө ямар тахилын буруу өрчөв гэдэг шиг чи юу буруу хийцэн хүн бэ чи? Тэгсэн чи Йона хэлж байгаа те. Өө та нар намайг аваад далаа руу шидчихээ. Тэгэл далаа номхорно. Та нарын аим аврагдана. Бас хүн чанартай тэгж байгаа. Тэ? Тэр чи үхтэй бас бусдыгаа аваад үхье гэж бас бодохгүй шүү дээ. Тэр чин буруу юм хийж яваа. Ер нь бол бурхнаасаа бултна гэд явж байгаа нь бол Йонагийн зөрүүд зан мөн үү? Дуулуургүй зан мөн үү? Йонагийн буруу юу? Буруу. Тэгтээ бас их тийм хүн чанараа гээсэн өөдгөө амтан байсан уу гэхэлэр бас үгүй байгаад байгаа байхгүй юу? Юу гэхэлэр та нар намайг далаа руу аваа шидчих. Тэгвэл энэ одоо далаа номхорно. Бурхан тайвширна. Тэгээ шийтгэлээ бол би л авъя. Та нар одоо үхээд яах вэ? Би та нарыг хамт чирж үхээд яах вэ? Тийм ээ?
1937-оос 39 оны хооронд Монголд 30 гаруй мянган хүнийг алсан хядлага болсныг та нар мэдж байгаа. Би өөрөө түүх сонирхох гэж. Тэгээ тэр үед нэг хүнийг барьж аваад 5 хүний нэр хэлчихье. 20 хүний нэр хэлчихье. Нөгөө нэр нь олдохгүй. Нөгөө хэрэг тоох хүн олдохгүй. Тэгээ зүгээр л таньдаг хүнээ нэрлэжсэн гэж байгаа шүү дээ. Тэгээ нөгөөдүүлээ навцраал хэрэг тохоол. Тэгэл нөгөө зарчим те хүн нь байхад хэрэг нь олдно гэл. Тэгэл тамалж байгаа л ял тулгаж хүлээлгээл 30 гаруй мянган хүнийг бол тухайн үед чинь одоо 6-700 мянган хүн амтаа улс орон 30 гаруй мянган хүнээ зүгээр дайны бос нөхцлөөр те хядлага маягаар ингээд алж байгаа байхгүй. Тэгэхэд тэр донд одоо нэг хүн юу гэсэн гэхээр нэг ч хүний нэр хэлэхгүй байжгаад үхчихсэн гэж байгаа шүү дээ. Тэгээд тамлуулаад шоронд тамлуулаад байж захта би үх мөрөөрөө өөрөө үхээ. Би тэгж гимгэн хүмүүсийн нэр дурдаж би тэгж хүнийг өөртөө авч яваад яах вэ гэж. Энд чинь хүн чанар аваад байгаа байхгүй те. Тэгэхээр Йона нэг тэрнтэй л адилхан хүн байж л дээ те. Юу вэ гэхээр энэ миний буруу. Би шийтгэлээ авъя. Та нар намайг даалгараа шийтчих. Тэгээ над дээр шийтгэл бууна. Та нар бол аврагдана гэж. Энэ өөрөө нөгөө Христийн дүр зурагтай. Яг энэ дүр зураг нэг юм давхцдаг. Яасан гэхээр Христ бидний нүглийг өөр дээр аваад загалмаа дээр цовдлогдоод бид нар дээр шийтгэл буугааг байхгүй. Би та нарт Йонагийн тэмдгийг өгнө гэж Есүс энэ утгаар хэлээд байгаа. Тэрнээс Есүс юм Йонатай адилхан Бурхан эцгээсээ зөрдөг, зүхтаадаг, болтдаг нэг юм зөрүүд амтан бол байгаагүй л дээ. Зүгээр Йонагийн амьдралд болж байгаа Бурханы хийж байгаа үйл явдлуудын нэг онцгой оргил үе нь Есүсийн амьдралтаа давхцдаг. Өөрөөр хэлбэл Есүсийн бэлэг тэмдэг болж харагддаг. Йонагийн энэ амьдрал өөрөө. Тэгэхээр Йонаг нөхдүүд барьж аваад дал руу хайсан. Тэгээд далаа номхороод тэр онгоцон дээр явсан түмэн олон бүгд аврагдаж байгаа. Яг үүнтэй адилхан Есүс гэдэг нэг хүн дээр шийтгэл боож байгаа. Тэгээд босд нь түүнд итгэсэн болгон босд нь нүглийн уучлалыг хүртэж аврал авч байгаа. Энэ утгаар нь Есүс юу гэж хэлж байна гэхээр би одоо та нарт Йонагийн тэмдгээс өөр тэмдэг өгөхгүй гэж хэлж байгаа. Энэ юу гэсэн үг вэ? Йонагийн тэмдгийг би та нарт үзүүлнэ гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр би та нарын төлөө загалмай цодлогт насураад газрын зүрхэнд буюу булшинд би 3 хонноо. Тэгээд би амилнаа гэсэн энэ утгаар хэлсэн ба. Тэгэхээр та нар харж байна уу те? Хуучин гэрээг шинэ гэрээ өөрөө тайлбарладаг. Шинэ гэрээний зарим текстүүдийг ойлгохын тулд хуучин гэрээний түүхтэй харьцуулж унших юм бол ойлгомжтой байдаг. Библиэ тайлбарладаг. Энэ Библи чинь олон жилийн зааг ялгаатай өөр хүмүүсээр бичигдсэн мөртлөө нэг утга агуулгыг илэрхийлдэг. Үүгээрээ Библи бол онгод оруулагдсан Бурхны үг мөн юм а гэдэг нь ингэж батлагддаг. Тийм учраас энэ Библи бол нэг шугамд нэг зорилготой бичигдсэн ном учраас бид Библийг өөрийнхөө итгэл үнэмшлийн тулгуур одоо баримт болгож бид Библиэс үргэлж Библийн үнэн дээр тулгуурлаж, ярьж, номлож, зааж үүний дагуу бид амьдардаг. Тэгэхээр Йонагийн түүхийн эцсийн биелэл бол Есүс өөрөө байсан байна. Йонагийн түүхийг ойлгохын тулд Есүсийн загалмайн үхлийг ойлгохын тулд Йонагийн энэ хэлбэршүүлсэн түүхийг бид ойлгох юм бол Есүс юуны төлөө загалмай цовдлогдсон бэ гэдэг нь маш тодорхой болж байгаа. Ингээд Йона далаад доошо живжитл авраг загас ирээд Йоныг залгицсан. Ингээ авраг загасныг гидсэнд Йона 3 шөнө 3 өдөр болж байгаа. Тэр авраг загас нь акул байсан уу, халин байсан уу, ямар загас байсан мэдэхгүй. Библиэд энэ тухай тодорхой хэлээгүй. Эрдэмтэд бол янз янзын санал дэвшүүлдэг. За тэр ямар загас байх нь чухал биш. Ямар тач их л том загасанд залгиулаад махчин бусал загас байж таарж байгаа. Жижиг далаа нэлцгай битэр хоололдог загасанд залгиулсан болж таарж байгаа. Хэрвээ яг акул юм уу шарк байсан бол тэр шүдэнд нь сийчүүлж өгөх байсан. Тэгэхээр чинь шүдэнд сийчүүлэхгүйгээр амьдараа ороод амьдараа эргэж гарсан гэдэг чинь энэ яг тийм том мах иддэг загас байгаагүй. Ер нь энэ далайн том авраг загаснууд чинь бүгд нэлцгай биетэн сүрэг юм жижигхэн загсаар нийтээр нь залгих маягаар хоололдог штэ. Тэ хотоодын дотроо ороод шингэдэг. Гэтэл Йона бол яасан тийм загаснуудтай магадгүй хамт ороод шүдэнд нь сийчүүлэлгүй ороод тэгээ нөгөө жижиг сүрэг загаснууд нь шингэж яхад Йона тэнд шингээгүй харлагдаж үлдээд тэгээд энэ хооронд 3 хоног болоод эргээд нөгөө загас чинь шингээж чадахгүй Йонаг далайн эрэг рүү бөөлж гаргасан байна гэж. Ингэж эрдэмтэд үздэг. Йонагийн түүхэн дээр яг ийм болдог. 3 шөнө 3 өдөр Йона загасны гидсэнд осны байсны дараа загас далайн эрэг дээр эрэг орчин бөөлжөөд Йона далайн эрэг та нар нэг далайн шуурга болоод онгоцсон сөнөөл тэгэл нэг юм амь тэмцээл ингээд нэг далайн эрэг дээр нэг хаягдцсан ухаан алдцсан
өглөө сэрж мөрөөл эзгүү далайн эрэг дээр сэрж мөрөөл нэг юм кино харсан та. Яна яг нэг өглөө ингээл нэг загсны гидснээс нэг юм замаг мамаг болсон нэг ухавцсан боцно урагтсан нэг аимшигын амтан нэг далайн эрэг дээр ингээл нэг далайн усанд ингээл нэг далайн хаяглаганд ингээд нэг хаягдаал ингээд нэг далайн эрэг рүү ингэж гарч ирээл нэг ухаан ороод боссон юм шиг байна. Ингээд Яна яасан бэ гэхээр одоо бурхнаас зөрөөд бурхнаас бол болтохгүй байна гэдгээ ойлгосон. Тэгээ Яна яасан гэхээр Нинве хот руугаа явсан. Нөгөө буцаад нөгөө Нинве дээр очисон. Нөгөө Нинве дээр очиод Яна нөгөө Нинвечүүдийг та нар нүглээ гимшихгүй бол бурхан та нарыг 40 өдрийн дараа шийтгэх гэж байна гэж номлосон. Яг л сайн мэдээ номлож байгаа юм шиг. Өнөөдрийн бид сайн мэдээг нэг нэгэндээ хуваалцаж байгаа юм шиг. Бид гимээ гимших юм бол Есүс биднийг уучилдгаа гэж номлосон шиг та нар гимээ гимшүүл Тэнгэрийн бурхан та нарыг уучлана. Хэрвээ гимшихгүй бол бурхан та нарыг шийтгэнэ гэж номлосон. 40 хоногийн дараа энэ бүхэн болно гэж Нинвечүүдэд номлосон чинь Нинве хаанаасаа ахуулаад харц одоо зарц хүртлээ харц одоо боол хүртлээ бүгд толгой дээр үнс шороо цацаад тааран хоц өмсөд бүгдээрээ идэхгүй уухгүй мацаг барин бурхны өмнө энэ Нинвечүүд гимшиж гайхамшиг болсон байдаг. Ингээд бурхан Нинвечүүд дээр буулгахаар зэгчээсэн шийтгэлээ буулгахаа болсон байдаг. Би та нарт Янагийн тэмдгийг үзүүлнэ гэдэг нь Есүс энийг л хэлээд байгаа. Би Яна загсны гидсэнд 3 шөнө 3 өдөр болсонтой адилхан би загалмай цовдлогт нас орж булшинд оршуулгадаад 3 өдрийн дараа 3 хоногийн дотор би дахин амьснараа хожим хүмүүс надад итгэсэн итгэлээр дамжуулан гимээ гимшиж Нинве дээр буух гэжсэн шийтгэл болсны адил тэр хүний амьдрал дээр буух гэжсэн бурхны шийтгэл надаас болж болно. Энэ бол Есүсийн яриад байгаа Янагийн тэмдэг юм аа. Тэгээ Есүс одоо эцэст нь энэ хуулийн багш нар болон фарисеучудад буцаагаад хэлж байна л да. Хожим шүүлтийн өдөр ирэхэд, их шүүлтийн өдөр ирэхэд тэр үеийн гимшижсэн Нинве хотынхан үхлээс дахин амьлаад бурхны өмнө босч ирэхдээ та нарыг шүүндэ. Яагаад гэвэл тэр Нинвечүүд Янагийн номлолоос болж гимссэн. Харин та нар өнөөдөр миний номлолыг сонсоод гимшихгүй байна. Уул нь хараа энд Янагаас илүү агуу нэгэн байгаад байгаа шүү гэж Есүс хэлж байгаа байхгүй юу? Энд Янагаас илүү агуу нэгэн байна гэдг нь ийм утгаар хэлсэн. Яна бол зүгээр иш үзүүлэгч байсан. Харин Есүс бол бурхны хүү. Яна бол зүгээр нэг удаагийн амьдрал дээр ирэх гэжсэн шийтгэлээс Нинвечүүдийг аварсан бол Есүс үрд мөнхийн шийтгэлээс биднийг аврах гэдэг. Энэ утгаараа Есүс Янагийн хажууд хамаагүй агуу нэгэн багхгүй юу? Гэтэл тийм жижиг номлогчийн номлолт бүхэл бүтэн нэг хотынхан итгээд тухайн үед амьдрал дээр аврагдж байхад өнөөдөр тэрний хажууд аврагч эзэн Есүсийн номлолт энэ хуулийн багш нар энэ фарисеучуд итгэхгүй байгаа байхгүй. Тийм учраас Есүс юу гэж хэлж байгаа гэхээр хожим тэр үед гимшиж аврагдж исэн Нинвечүүд эцсийн шүүлтийн өдөр бурхантай хамт та нарыг шүүндэ гэж Есүс хэлж байгаа нь ийм учиртай. Тийм болохоор би та нарт Янагийн тэмдгээс өөр тэмдгийг би та нарт өгөхгүй гэж. Тэр өдөр Есүс ингэр дээрээ Янагийн зурагтай тэмдэг одоо хадаад явсан л гэж ойлгож байна. Энэ тэмдгийг харахтаа сая намайг цуглаан руу нааш орж ирэх гээд Библиэ тэрврээд өрөөнөөсөө гарч ирсэн чинь манай цуглааны нэг ахлагч надтай мэдлэг зөрөхтэй миний энэ тэмдэг рүү бүр очиргүй бүр ингээд айгүй сонирхож харж байна. Яагаад гэвэл энэ Монгол гэсэн тэмдэг байхгүй. Яг үүнтэй адилхан. Есүс загалмай цодлогт нас орж дахин амьснараа авралын тэмдэг болсон юм аа. Үүнийг Есүс юу гэж хэлж байгаа гэхээр би та нарт Янагийн тэмдгийг өгнө гэж хэлсэн байна. Тэгвэл тэр тэмдэг өнөөдөр Есүсээр дамжуулан та бидэнд өгөгдөжээ. Есүст итгээрэй. Гимээ гимшээрэй. Есүсийг дуулууртаа дагаараа. Нэгт, хоёрт Янагаас суралцаараа. За одоо би номлолын хэрэгжүүлэлт хэсэг рүү орж ирж штэ. Тийм ээ? Янагаас суралцаараа. Яна шиг ийм зөрүүд битээ байгаараа. Бурхан танд ямар нэгэн зүйлийг залбирж явах чинь сануулсан бол Библи уншиж явах чинь та яг өөрийн чинь хэлж байгаа юм шиг санагдаад өөрийгөө засах ёстой. Эсвэл яг энийг хэрэгжүүлэх ёстой юм шиг танд санагдаж байгаа бол энэ бол Бурханы дуу хоолой шүү. Та цуглаан дээрээ номлол сонсч итэл нэрэл би тэгдэгдээ. За би өөр нэг хэстэн байна да гэдэг бодол төрж байгаа бол энэ Бурхан танд ярьж байгаа шүү. Та энэ үгийг аваад Яна шиг зөрөх биш. Нөгөө эсрэг зүгт явах биш. Нөгөө газрын зураг тавьтаа. Нөгөө эсрэг зүгт явах биш. Харин Бурханы заасан замаар яваарай. Тэр Бурханы заасан зам бол эзэн Есүс Христийн сургаал юм шүү. Энэ бол эзэн Есүс Христийн бидэнд одоо харуулсан амьдрал нь юм шүү.
Тийм болохоор Йона шиг дуулуургүй битээ байгаарай. Загсныг эзэнд заавал 3 хоног зовоод яах вэ? Йона загсныг эзэнд тогтоо залбирсан байдгийг шүү дээ бурханд. Тийм ээ. За болио бурхан минь. Та бол агуу гэж. Тэгээд нөгөө загсанд бөөлжөд Йонаг гаргасан байгаа байхгүй. Тэгээ Йона одоо бурханы үгэнд ороод гимшээд Нинвечүүдэд очиж номлоснороо Нинвечүүдийн амьдрал дээр бүр Йонагийн төсөөлөөгүй гайхамшиг бий болсон. Йона болохоор айгүй Нинвечүүдэд дургу. Яг гэвэл өөрийнх нь улс руу байнга довтолдог нөгөө өстөн дайсных нь улс учраас Йона бол Нинвечүүдийг бурхны шийтгэлийг бол аваасаа гэж хүсэж байсан. Тийм ч учраас очиж одоо нөгөө бурхны гимшлийн шипи дамжуулах бол дургу байна шүү дээ, тий. Дургу нэг нь хоололчл та. Тэ чамд би хоололно да хэвээр нэрэ. Йона бол бурхны одоо авралын шипийг бол одоо Нинвечүүдэд бол өгөх дургу байсан. Яг тэгвэл өөрөө очиж номлодог нөгөө Нинвечүүд гимшчих юм бол бурхан энэ ард түмнийг шийтгэхэ болчихно гэж Йона бодож исэн. Харин шийтгэжээсэ гэж бодож исэн Йона. Бүр тийм заналт дайсан байсан. Тэгж их Нинвечүүдэд гомдолтой Йона бол тийм хүн байсан. Тэгээд дуртай дургуй загсныг эзнээс гарч ирээд тэгээд нөгөө яах вэ? Чинь том сахилгачуулалтаар орлоо шүү дээ. Нөгөө Йона чинь. Бурхан дуулуургүй байгаа өөрийнхөө хүүхдүүд охтуудыг бас амьдралд ингэж сахилгачуулдیں۔ Штэ. Нэг жоохон зовлон бас өгдөө штэ. Энд чи юу вэ гэхээр таныг даруусгах гэж, таныг илүү итгэлтэй болгох гэж, таныг илүү өөрт нь найддаг нэгэн болгох гэж, дуулууртай нэгэн болгох гэж бурхан заримдаа итгэгч өөрийнхөө хөвгүүд охтуудын амьдралд ч гэсэн алганы хамт үзүүлэх үе бас байдаг юм аа. Хожим там донснаас энэ амьдрал дээр нэг удаа алганы хамт аваад за ойлголоо гэд явцсан илүү дээр үсттэй хожим мөнхөд шатчихсан дарвал энэ дэлхий дээр 3 өдөр бурханаараа сахилгачуулагдаад өнгөрсөн илүү дээр үсттэй юм чинь. Тэ? Тэгээ Йона бурхныхаа үгэнд ороод ингээ буцаж очиод тэгээ дуртай дургу номлосон л доо. Дургууд хөчхүү өгчээр тэгээд номлосон. Тэгээ чинь нөгөө хүмүүс нь бүр дэхээстэг гэсэн юм шиг парампушиг шиг нөгөө Йонагийн номлолыг бүр ингээ шорж аваад юу гинэ гэдэг бүгдээрээ гимшээд бүр тэгээ Йона сүулдэ номлосон номлоогүй нэг нэгэндээ дамжуулж хэлээд хотороо гимшээд тэгээ бурхан буулгах гэжсэн шийтгэлээ Нинведэр буулгахаа болцсон. Тэгсэн чи Йона төгсгөлд нь айгүй өөдгөө ууралсан байдаг шүү дээ. Би бүр таныг ингэнэ гэж мэдээд байсан юм аа гэж. Тэгэхээр Йона бол бурхнаа бүр ямар өгөөмөр инэрэнгүү бурхан бэ гэдгийг Йона өөрөө мэдчихсэн байхгүй. Тийм учраас бүр ингэж зөрж явж байгаа байхгүй. Тэгэж бурхан одоо Нинвечүүдийг өршөөж уучлж аварсан байдаг юм аа. Тийм болохоор Йонагийн тэмдэг бол бидний эзэн Есүс Христийн загалмайн тэмдэг. Йонагийн тэмдэг бол бидний эзэн Есүс Христийн бидний төлөө амиа өгсөн, бидний төлөө золиос болсон, биднийг аврахаар ирсэн аврагчийн тэмдэг. А мөн бид нар Йонагийн амьдралаас өөрөөс нь бид суралцах ёстой. Бурхан дуулууртай байх, эзэнд үйлчлэх, бусдыг уучлах гэд маш чухал зүйлийг өнөөдрийн энэ түүх бидэнд хэлж ярьж байгаамаа. Дараагийн слайдыг үзүүлээч. 2 дугаар хаад номын би нэг холбогдох ишлэл авч зүгээр та нартай нэмэлтээр өнөөдөр Йонагийн тухай сонирхуулж хэлэхэд 2 дугаар хаад номын 14 дугаар бүлгийн 25 дугаар ишлэл дээр Йонагийн тухай одоо Библийн өөр нэг газар дээр ингэж хэлсэн байна шүү дээ. Өөрийн зарц Гат Хеферт байсан Амитын хүү иш үзүүлэгч Йонагаар дамжуулан айлтсан Израилийн бурхан эзний үгийн дагуу тэрээр Израилийн хөлийг Хаматын хоолоогоос Арабын далай хүртэл сэргээн тогтоосон юм а гэж хэлсэн. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Йона зөвхөн тэр Нинвечүүдэд очиж номлосон хүн байгаагүй. Энэ өөрийнхөө эх орондоо байхдаа, Израильд байхдаа өөрийнхөө улсын талаар бас номлож исэн бахна шүү дээ Йона. Тэгээ тэр бурхны үгийг иш үзүүлж, дамжуулж исэн тэр үг нь Израильд биелж исэн бахна шүү дээ. 2 дугаар Яробам хааны үед энэ Йона гэдэг хүн хойд хаанчлал буюу Израильд амьдарч исэн. Тэгээ хойд хаанчлалын хөлийн зурвсын талаар энэ Йона иш үзүүлж исэн. Яг тэр иш үзүүлэг нь биелсэн. 2 дугаар Яробам хааны үед Израильчууд өөрийнхөө хөлийг шинжилэн тогтоосон. Ялангуяа Хаматын хоолоогоос Арабын далай хүртэлх хөлөө Израильчууд сэргээн тогтоосон байдаг. Энийг нь өмнө нь иш үзүүлэгч Йона хэлсний дагуу энэ ингэж биелж исэн байх нь шүү дээ. Тэгэхээр Йона номноос бид зөвхөн Нинвегийн түүхтэй холбоотой хэсгийг л уншдаг байх нь. Тэрнээс биш бол Йона гэдэг хүн чинь бас өөрийнхөө эх оронд байхдаа өөрийнхөө эх орны талаар өөр бусад олон зүйлийн талаар иш үзүүлж үйлчлэл хийж исэн хүн байх нь шүү дээ. Йона ном бол зөвхөн тэр Нинвечүүдэд хандсан бурхны өршөөл нэгүслийг харуулахын тулд л бичигдсэн ном байх нь. Тэгэхээр Йона гэдэг ном бол Йонагийн амьдралыг бүхлээр нь харуулаагүй ном байх нь.
Энэ бол зүгээр Йонагийн амьдралын нэг хэсгийг л харуулсан ном байгаа байхгүй юу? Гэтэл Йона чи энэний цаана маш олон зүйлийг хийж исэн хүн байна гэдгийг 2 дугаар хаад номын 14 дугаар бүлгийн 25 дугаар ишлэлдэр харууллаа. За өнөөдөр би шувууны нэрээр нэрлэгдсэн 2 хүний түүхийг ярьчлаа. Нэг нь манай Гамбүргэд ахын түүх. Тэгээ одоо Баталцын чуулганыг энэ хүн бурханд доолгортойгоор бүргэчиг дивжичаад тэгээд одоо Баталцын чуулганыг босгож байгаа. Тэгээ би энд ирснийхаа дараа Монголд байгаа хэд хэдэн чуулгануудын төлөө байнга залбирч идэх нэг одоо миний залбирлын гол сэдэв болсон чуулган маань бол Өвөрхангай аймгийн Батүлзий сумын энэ цуглаан байдаг. Тэгээ нэг өдөр манай энэ Нью-Йорк Монгол чуулганыхан эндээс илгээлтийн баг босгоод Монгол руу бүгдээрээ хамт аялах юмсан. Энэ бол миний мөрөөдөл. Манай Нью-Йорк Монгол чуулган илгээлтийн чуулган болоод зөвхөн Монгол төдийгүй Европ өөр бусад газруудад сайн мэдээ тараах юм илгээлтийн багийг бас илгээдэг, дэмждэг ийм чуулган болно гэж би итгэж байгаа. Тэгээ би Баталцын чуулганыхаа төлөө үргэлжил залбирдаг. Гамбүргэд ах маань тэнд үйлчилж байгаа. За өнөөдөр миний номлол дээр ярьсан 2 дахь хүн болол тагтаахан. Зөрүүд тагтаахан тийм үү? Харахад ийм зөөлөн дөлгөөн тагтаа мөртлөө амар зөрүүд нэг ийм хүн байна. Тэгвэл бурхан зөрүүд нэг ч гэсэн ашиглаж чаддаг. Бурхан муухай ааштай хүнийг ч гэсэн ашиглаж чаддаг өөрхийн зорилгын төлөө. Тийм ээ? Бурхан одоо нэг тийм сул дорой нэг ч гэсэн өөрийнхөө алдрын төлөө хэрэгжилж чаддаг. Тийм болохоор хүний муу талыг биш, хүний дандаа сайн талыг та нар олж харж байгаарай. Бид бусдын муу тал дээр нь төвлөрөл ах юм бол тэгээ бид одоо тэр хүн шиг муухай хүн байхгүй энэ хорвоо дээр. Харин би тэр хүний сайн талыг нь олж хараад сайн талыг нь дэмжиж сайн тал дээр нь тэр хүнд урам өгж явах юм бол бурхан тэр хүнийг хэрэгэлдэг. Бурхан тэр хүнийг алдрынхаа төлөө ашигладаг. Энэ дэлхий дээр төгс хүн гэж нэгч байхгүй. Йона ч гэсэн бурханы иш үзүүлэгч мөртлөө. Бурханы агуу үгийг номлодог номлогч мөртлөө зөрүүд хүн байсан байна. Амар үнцэрхэг хүн байсан байна. Өстөн дайснуудаа бүр сөөрөөсэй гэж боддог хүн байсан байна. Гэтэл бурхан тэхээс тэг гэсэн юм шиг Йонаг өөрийг нь хэрэг ашиглаад өстнүүдийг нь аварж байгаа байхгүй. Тэгэхээр бид эндээс нэг чухал түүхийг сурлаа те. Та зөрөх тусмал бурхан бас зөрдөн шүү. Тэгээ бурхан та хоёр зөрлөлцөд тэгээд хэн дийлэх үзэхгүй дээ. Тэ? Их зөрүүд хүмүүст бол би тэг ер нь тэгээ хэлчихье. Зөрүүд хүн ер нь өөрийгөө зовоогоол дуустсан шүү дээ ер нь энэ амьдрал дээр. Яг зөрүүд хүн бол бусдыг их ялдаг бах л та. Хажууд хүний их зовоодог зөрүүд хүмүүс. Бурхныг бол барахгүй шүү дээ. Та бурхан өөрөө нэг зөрүүл тэгээд өөрийн чинь загсныг эцэнд хийж байгаа ч гэсэн хийн шүү дээ. Тэ. Тэгэхээр ер нь загсныг эцэнд нэг заавал ороод ахгүйгээр бурхны үгэнд нэг эртхэн орчвол энэ амьдрал дээр бол ивэл ерөөл бол дүүрэн баах болно. Тэгэхээр бурхан бол сул дорой нэг ч гэсэн өөрийнхөө алдрын төлөө хэрэгэлдэг, ашигладаг юм шүү. Тийм учраас эзний нэгүсэл, эзний ивэлд итгээрэй. Та бүхэн хамтдаа залбирцгаая бүгд. Энэ сургаалын даваа хамтдаа залбирцгаая. Яруу алдрын бурхан эцэг минь тандаа баярлалаа. Есүс та бидний төлөө ирж газрын зүрхэнд 3 шөнө 3 өдөр байж үхлээс амьснараа тэмдгүүдийн донд хамгийн том тэмдэгэ үйлдэж хизээч өөрчлөгдөшгүй тэр чухал тэмдгийг та үйлдснээр өнөөдөр биднийг аварсанд баярлалаа. Та бидний төлөө золиос олж бурхны шийтгэлийг өөр дээрээ авснараа бидэн дээр буух байсан бурхны шийтгэл бидний дээгүр өнгөрсөн, биднээс зөрсөн, бид аврагдсан. Тийм болохоор Есүс тандаа баярлалаа. Их эзэн минь тэгээд энэ дэлхийн амьдралд та Йонаг хэрэгэлсэн шиг, Йонаг ашигласан шиг та биднийг хэрэглээрэй. Биднийг ашиглаарай. Биднийг та ивээгээрэй гэж гуйж байна. Бид сул дорой сул дотоо долимог хүмүүс. Гэвч та бидний гололгүй сонгож, ариусгаж, уучлаад өөрийнхөө алдарт сайн мэдээний төлөө биднийг сонгон дуудаж ашиглаж байдаг. Тандаа баярлалаа. Аава та бидэнтэй хамт байж биднийг та хөтлөн дагуулаарай.
ямар ч хэцүү үед та Йонаг орхиогүй шиг та бидэнтэй амьдралын бүхий л цаг үед хамт байгаараа. Йона танаас зөрөөд явхад ч та хамт байсан. Йона загсны ходоодонд ороод шаналж байх үед ч та хамт байсан. Йона Нинвед очиод номлож байхад ч та түүнтэй хамт байсан. Та Йонаг аргадах үедээ аргадаж, Йонаг сургах үедээ сургаж байсан шиг та биднийг бас тийхүү зөөлөн хандаж, бидний алдаа оноог минь та засаж залруулж, та биднийг энэ амьдрал дээр өөрийнхөө гайхамшигт нэрийн төлөө хэрэглээрэй гэж танаас гуйж байна. Та бидэнтэй хамт байгаач эзэн. Та биднийг ариун сүнсээрээ дүүргээч эзэн. Есүс, таны ариун сүнс яг тагтаа мэт бидний амьдралд Йонагийн нэр шиг яг энэ тагтаа мэт бидний амьдралд ирж амар тайвнаа өгөөч. Биднийг та удирдан залаач. Тандаа баярлалаа. Эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен.